На 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 болдгоо. Ямар шиг эмэгтэй явуулсан юм. Надад зуурах эмэгтэй юу? Гөө одоо дэс гой сайхан эмэгтэй байгаас л гэж хүсэж штэ. Бас тэ одоо ер нь тэр манайхан чинь нөгөө нэг одоо царай харах марах хэрэггүй. Одоо зүгээр сайн үнэтэй л суу гэж ярьсан ирнэ цагаат талэр хүмүүс юм амар голомтгой байд юм л шүү дээ. Яг гэсэн нэрээ эцсийн шалгуур гой сайхан дээрээ тогтоолоо юм шиг санагддаг. Гэхдээ яг нөө эмэгтэй хүн болго өөр гэсэн донж маягтай л да. Тэр өөр гэсэн донж маягтай гой бие зүү авч явдаг, гой яриа өрөөтэй, гой цэвэрхэн хувцалдаг те. Тэгээд бүх эмэгтэйчүүд гоё шүү дээ. Гоё. Догдолж байна уу? Гэхдээ харин ч одоо ямар хүнтэй эмэгтэйтэй цуг нэвтрүүлэлт орохоо мэдэхгүй сууж шít. Тэгэл одоо энэ хаалга руу байс хийгээл ингээл өндөлцөөл. Эрт ортой тий. Тэгээ яхаа тий. Бас сонирхол юм байна бас хамт орох хүнээ мэдэхгүй нэг эмэгтэй хүн байгаа л гэсэн ямар ч байсан. За, Батлаг. Алло ма. Лөө савцсан. Харин төвчтэй сарилцсан. Яа, зүгээр л авмаар санагдав. Нилээ удаан төлөвлөсөн байсан юм аа. Бодож. Зогч. Баярлалаа. Одоо ханд байна. Очрын цай олоогүй л. Цай авах. Энд хандлагцсан болов? Хич хөө. Төвчлөлтэй нэ. Гайгүй. За. Тулах юм яах юм. За. Энд чинь гар асуулт шүү дээ, тий. Хоёулаа хариулна гэсэн шүү, тий. Тэгээ би эхэлж хариулах юм уу, тий? За. Анхны хацаар түүний ааш цанг тодорхойлбол гинэ. Одоо халуумаа юм тийм ээ? Халуумаа ингээ богино хугацаа сая өнгөрлөөлдөө тий. Тий. Анхны хацаар гэж ааж чинь тий. Гэхдээ аюу юм найрсаг зантай юм шиг санагдлаа. Гоё. Инээс. Харин энэ төрөйтэй. Зарим ус би өөрөө ингээ бүр инээгч гэнэ сонир болчихдээ шүү дээ. Халуумаа бол гайгүй гоё инээгээл ингээ гоё найрсаг санагдлаа шүү дээ тий. Чи юу гэж бодчих. Анхны хацаар чи ч гэсэндээ найрсаг нээлттэй санагдлаа. За. Бас адилхан инээгээл. За нэг их асуулт ингэ туслаа. Одоо чи ингэ ээлжлээ шүү дээ. За. Би ихлэ өөр хариулна тий. Эрэгтэй хүний юунд нь илүү ач холбогдол өгдөг вэ? Гадаа төрх зан ааш хувцлалт боловсрал гэх мэт. Угаасаа хамгийн эхлээл гадаа төрхөнд л ач холбогдол өгнө шүү тий. Хамгийн эхлээд тэндээс бүх юм эхэлнэ үстэй тий. Гадаа төрхөнд таалагдахгүй цааш нь мэдхийг хүсэхгүй шүү дээ тий. Тэгэл болоо. Дахиад өөр шалгуур юм. Тэгэл тэрний дараагаас боловсрал бие яаж авч явдаг вэ? Тэгээд ер нь хүнтэй яаж харьцаж чинь гэх мэтчлэн баха. Энэд багт болчихоо. Эхний ээлжинд. Ээлжинд. Тэгээд дараагийн шалгуур явчихгүй. Дараагийн шалгуур байна шүү дээ. За мэдээж гадаад төрх байгаа тий. Тэгээд ийм гоё цэвэрч, гоё үнэртэй, өөртөө ихтэй байдал бас надад гоё санагд. Гоё хөлтэй. За гадаад талаас нь бол ингээ түмлэг зарим эмэгтэйчүүд чинь бас нэг сэтгэрхийн хайнг байгаад байдаг шүү дээ. Тэр бас нэг жоохон таалагддаг, жоохон бие ингээ зэгцэд. Гэхдээ нэг тухайн нэг ситуацид тааруулаад ингээ гоё хүмүүстэй харьцчихдаг ч гэдэг юм. Тэгээд мэдээж өөртөө ихтэй байдал гоё юм нэг дач эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Одоо тэгэл яг л нэг чизний юмтайгаа яг сэтгэл зүрхээ зориулцдаг нэг тийм хандлагатай эмэгтэйчүүд надад гой санагдаад байна. Тэгээд бие даасан тий. Тэгээд нэг ингээ хамт амьдрахлаар ингээ хоёулаа амьдралаа босгоо явах тийм хэлтэй тий. За мэдээж тэгэл энэ байна да. За одоо би тий. Найз нөхдийн хувьд юуг хамгийн их үнэлдэг вэ гинэ? Байгаагаар л байх юм гой санагддаг. Тэгэл зарим яг би ч олон найз нөхдөд зарим найзууд нэг тийм нэрлэхгүй ичимхий найзууд байдаг л да.
Яг тэр хувийнх нь характер юм шиг байна. Зүгээр гоо ингээд юм аахгүй илэн талангүй яриад гэл зовлон жаргалаа яриад тэрэн дээр би юунээс зөвлөгөө аваад ичвэл надад их зүгээр санагддаг. Тэгэхгүй зарим нэг усууд за хатушкад энийг яриач яах энэ ч гэдэг миний хувийн асуудал та шиг гэл тэгэл хизээ байна би тэрийг мэдчихийдэх ч гэдэг өөр хүнээс мэдчихий тэгээ тухайн үед надад хэлэхгүй байсан. Үгүй найз санаа зовоод ингээд хэлж чадахгүй байсан. Би тэгвэл найз байх ямар хэрэг үстэй. Эрчүүдийн хувьд бол гоё тийм шудраг зантай байвал заавал үгүй бол үгүй. Тэгээ илэн талангүй байвал зүгээр юм бол гэж боддоо шүү. За чиний хувьд юу хамгийн үнж байдал юм болов? Найзуудын хувьд уу? Тийм. Жишээ нь юун дээр? Жишээ нь тэгэл яг саяны чиний ярьсан шиг те хамаг зовлон жаргалаа ярихад тэрийг цааш нь тараагаад явахгүй байх жишээний те. Тэр л их чухал гэж бодож байна да. Нэг юм бодсож чинь зүгээр ингээл найз нөхдүүд нэг л нууц мууц ярьдэн шүү дээ. Тэгэл энүүхэндээ гэл ярьж байгаа шүү гээл задлаад яриад үздэг. Тэгвэл тэгээд ахаар чинь тийм хүмүүст чинь яаж хамаг юм ярих юм. Тэ хаяа бас дискгүй ярьчихдээ юм а би л. Тэгэхээр тэр нь бол нэг тийм айхтар хүний хов хүний тийм эмзэг сэдв юм биш л те. Зүгээр нэг хөнгөн нэг юмнууд байдаг шүү дээ. Задлаа ярьчихдээ. Ярьцгүйгээр вивинийхаа өдрөө ихцэлж 2 минут ширтнөө юу мэдэрч байна нэ. Яг цаг гарах юм уу? Нөгөө нэг наад чи сонсон чинь юу санаад орчлоо. Нөгөө нэг анхны хайртайгаа 22 жилийн дараа л уулзж байгаа нэг Испани нэг тийм юм ярихгүй ингээд юу гэдэг нэг дуун ч гэсэн амар гоо наалтцсан. Тэгэл нөгөө эмхтэй нуйлал ядчих штэ. Харин тий. Гараасаа барилцаал олон хүмүүс ингээд гинт гарч иржсэнаа дунд нь гинт анхны хайрыг оруулчихдаг штэ. Өөрт нь хэлэхгүйгээр тэр идэхтэй амар сэтгэл огшоомоор хоёлаа тэрэн шиг байж чадах болоо. Сэтгэгүй дээ одоо үзье та. За үзгүй яа би чи бас цаг харах юм уу? Энэ төрхөө. За. Өө хараач. Энэс ч ихсэн хараад л ичихгүй. За. Хоёр чээр улаан биш тий. Тэсээ халуумаг анзаарлаа л да сая. Гой шүттэй юм шүү дээ. Баярлалаа. Гой шүттэй юм байна. Гой чамартай юм байна. Баярлалаа. Хүмсгнийхэн зэрлэг жоох ургасан байна гэдэг байхгүй. Тийм. За. Чи яслаг давхраатай нэгтэй юм бэ гэж харж илаа. Тэг өдрөө л хар гэсэн болохоор өдрөө л харлаа шүү. Тэг юу мэдрэгдэж байна гэсэн мэт тий. Тэг ингээл нүүр мөр чимчгнээд халууд өгöd юм шүү. Харин сони юм тий. Ястаа баг ингэж үзэж байгаа юм байна. Нэг инээд чүрх гээд ах шиг нэг төвлөрч үзлээ, нэг инээд чүрх гэж үзлээ. Тэгээд нэг гэтээ ингээд яг ингээд анх танилцсан өдрийн шууд ингэж юм бос жоохон нүүр харахаар юм тий. Тийм ээ тий. Жоохон нэг бас нэг орд нь мэдэрч байгааг санал. Тийм. Шинэлэг мэдэрч. Би ч бас жоохон улаацсан байна үгүй юу? Жоохон яагаад. Одоо би яах вэ? Таны амьдралдаа гаргаж ирсэн хамгийн том амжилт гинэ. Би бол зүгээр жүжигчний мэргэжлээр соёл урлагийн их сургуулийг төгссөндөө хамгийн том амжилт гэж боддог. Тэгэд хизээч дараа нь ингээд одоо хүмүүс залуучууд бай сургууль төгссөн ингээл нэнгүүт тэр сургууль төгссөн мэргэжлэрээ ажиллаж байгаа гэхээр ажилтгүй гэлдэг. Яагаад мэргэжлэр ажил? Сонирхолгүй гэл тээ. Тэгээ яах гэж сурсан гэл ээж ав сургацсан гэл. Тэр буруу зүйл юм шиг надад санагддаг. Тийм учраас би бол яг өөрийнхөө яг дурлаж
хүссэн мэргэжлэрээ төгсөөд одоо тэрүүгээр ажиллаа хийж байгаа амар том амжилт юм болов гэж боддог. Их сургуульд байхдаа Ротаригийн тэтгэлэг авч ирсэн юм болов уу? Тэрний яадаг гэдүүлээ. Одоо 3 дугаар курсээс эхлээ авдаг хгүй. 3 дугаар 4 дугаар ангита. Хааш гадагшаа явд юм. Би Японд сургуульд сурч ирсэн. Сургууль. Тэгээд тэнцээ яхад нэг гадаад оюутнуудад тийм тэтгэлэг байдаг хгүй. За тэр нь ямар тэтгэлэг бах вэ? Ерөнхийдөө тэгэл гадаад оюутнууд дундаас хичээл сургууль дүнгээрээ шилдэг мэлдэг гэсэн хүмүүсд талхдаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө нэлээд гайгүй дүнтэй, үнийн дүн. Тэгээ тэр тэтгэлгийг авчихад ер нь баг сургалтынхаа төлбөрийг өөрсдөө дараа нь боломжтой авчихдаг. Тийм. Лонд сурдаг гэсэн юм шүү дээ. Юу ордог гэсэн? Эдийн засагч. Одоо ажиллаж байгаа. Мэргэжлэрээ ажиллаж байгаад одоохондоо ажиллах. Одоохондоо өөр юм Япон хэлтэй. Япон хэлтэй. Японд хэр утсан нэ? Японд нэлээд утсан шүү дээ. Японд би чинь баг 11 жил болсон. Оо тийм. Би чи баг Япон бүсгүйтэй цугсан. Гүй. За одоо чи аав тэ. За. Хийхийг хүссэн ч одоо хүртэл хийж чадаагүй зүйл байдаг уу? Яагаад хийж чадаагүй вэ? Гинэ. Юу? Skydiving. Одоо ч гэсэн хийхийг хүсдэг. Чадаагүй гэж зүгээр их боломж нь ерөөсө таараагүй. Тэгтээ хийнэ. Ер нь жоохон тийм юм дуртай. Extreme юм дуртай. Би ч гэсэн дуртай. Би жоохон юу мотоциклд бас жоохон дуртай. Тэгээ яг одоохоор бол өөр ингэсэн мотоцикл байхгүй байгаа. Тэгээ нэг өдөр мотоцикл аваад гоё ингээд мотоцикл сонирхдаг хүмүүстэйгээ ингээд өдөө орон тэгж чинь аялж явахыг хүсдэг. Ер нь бол тэрийг хүсэж байгаа. Яагаад хийгээгүй аа? Жоохон бидний ажил чинь бас нэг жоохон юм төлөвлөж болдгоо хэцүү. Бос чи ингээд цагийн ажил ингээд өглөө орой таардаг биш. Тэр чи гинт ажил гараад явчихна. Тэгэл хөдөө гадаа их явчихна. Тэгээд яг хаа зарим нэг юм дээр бас ингээд яг болон болцоо нэг яг бүх юм ингээд бүрдэж өгөхгүй л байгаа л да. Зарим үед ажилтай, зарим үед ингээд мотоцикл энтер гэхлээр жоохон үнэтэй санагдаач гэдэг юм уу. Тэгэл нэг эцгэн таарч өгөхгүй. Гэхдээ ямар ч байсан нэг өдөр бол биелүүлнэ. Зарим хүмүүс мотоцикл авч яах гэдэг. Жаа аюултай тий. Тэгтээ яг би бол авчвал тэгэл нэг жоох хөвгтчийг одоо сэтгэлийн өөрлөөр тавих гэж байх нь гайг байх гэж бодод шүү дээ. Гэхдээ өөрөө ирэхгүй тэр дуу чимээд ингээд хаазаа дараад идэв юм шүү маа. Тий, тэгэл нэг онцгой чинь дахимаар санагдах хэлбэт тий. Харин. За. Жинхэнэ хайр гэж таны бодлоор гинэ. Жинхэнэ хайр гэж таны бодлоор гинэ. За энэ чинь тий. Гэхдээ яг хайр бол зүгээр яг бие биенийхээ үзэл бодлыг тийм хүндэтгсэн тий. Одоо би өөрийнхөө үзэл бодлыг тулгаад байвал халиун юм надад үзэл бодлоо тулгаад байвал тэнцэнээс л асуудал үүсдэг юм болов гэж боддоо шүү дээ. Тэгэл бие биенийхээ орон зайг гэр бүл боллоо гэдээ ингээ өмчлөд авчиж байгаа юм биш шүү дээ тий. Тэр хүн чинь бас нэг тусдаа сонирхдаг юм байна. Хаяа бас нэг хийхийг хүсдэг юм байна. Хоёулаа гэр бүлээрээ хамтдаа ч хийх сонирхдаг зүйл байна. Тэр болгоныг айл болох гоё ялгал салгаа гоё биеийнхээ үзэл бодлыг хүндэтэх хэрэгтэй юм болов. Тэгжиж ойлголцол тэ тэг юм болов гэж боддоо шүү дээ. Юу н хайртаа учирчсэн халимаа. Жинхэнэ хайртаа учирсан гэж боддоо шүү дээ. Тэгээ бүтээгүй. Яг ингэж боддоо шүү дээ. Нөгөө бүтээгүй үстэй. Ихэнх хайр гэд одоо нөгөө яг энэ хүмүүн гэд тэр хүнтэйг хүн учирдаг гэж боддог. Тэгээ тэр хүнтэй учрангууд яг яг энэ хүн л байсан юм байна гэж мэдрэгддэг юм шиг санагдав. Хүмүүс нэг тэгж ярьдаг шүү дээ. Яг тухайн үедээ бол мэдрэгддэггүй үстэй. Анзаардаг. Ерөнхийдөө ер нь тэгэл байт юм бэл гэж би бодсон. Яг л нэг бидний хурд нь ингээд сонсохоор нэг худлаа гээл тэгж боддог шүү дээ. Тэгэн хот яг үнэхээр яг яг энэ хүн гэдэг тийм мэдрэмж байсан байна гэл тэ. Тэгэхээр тэр нь бол ганц л үстэй тэ. Мэдрэмж бол тэ. Тийм. Тэгээд миний бодлоор жинхэнэ хайр гэж яг түрүүнийх шиг тайлбарлал итгэлцэл амар чухал. Тий. Тэгээд яг би бас санал нийлж чинь юмтай. Нэг нэгнийхээ орон зайг хүндэтэх хэрэгтэй тий. Хүндлэх хэрэгтэй. Итгэх хэрэгтэй. Тэгж бодож байна да.
Одоо би тий. Түүний танд аль хэдийн таалагдж буй зүйлийг нэлээч. Надад чиний таалагдж байгаа зүйлийг хэлэх юм тий. Ингээд хамт хойлоо өнөдөр л анхаад олж байгаа шүү дээ. Тэг ингээд хамт суугаад юм ярьсан чинь нэг тийм хэцүү биш. Бие ярихгүй гэх юм уу? Нэг айгу тийм хамт байхад юу гэж хэлэх юм те. Амар. Тэр нь амар таалагдж байна. Одоо чиний нөгөө нэрг гэх юм уу? За. Надад болохоор халуумагийн гоё нүд нь их гоё юм байна. Тэгээ гоё инээд юм байна. Аюу гоё инээд юм. Баярлаа. Тэгээ юм би шүгүр зэрэгтэй унаас их дуртай. Ер нь маа нөө жүжигчдэн камер дээр ингээл шүгүр зэрэгтэй унаас их гоё харагддаг л та. Тийм үү? Тий. Тэгвэл малигаар зэрэг тийм малигаа бүр одоо ингээл Европ ингээл Америк ингээл кинонууд дандаа шүгүр зэрэгтэй. Тэд нар ч угаасаа өөрсдөө тийм хүмүүс идтэй. Тийм л дээ. Гэтэ яг тэр нь яг зөв төрх байгаад байгаа байхгүй юу? Камера мамарт ингээд чиний царай нөгөө нэг V-line mine гэдэг лөө. Аюу гоё тийм шүгүр нүртэй юм. Ер нь царай таалагдж байгаа шүү дээ. Тий царай чи таалагдж. За. Англи нэг үлдсэн юм да? Нэвтрүүлгийн дараа дахин уулзаж хоёр биенийхээ талаар илүү ихийг ярилцахыг хүсэж байна уу? Тийм бол яг одоо хизээ хаана уулзах талаар уулзаж товлоно. Хүсэж байна. Тэ таалагдж байна. Тэгээд заавал бас нэг 90 юм харилцаа байж тийм үү? Ингээ гой найзууд байж болно шүү дээ. Найзууд үнэхээр тэгээд таалагдвал тэгээд хосч байж болно. Магадгүй 4 жилийн дараа бит хоёр хүүхдтэй болцсон дахиад энэ нэвтрүүлэгтээ орж ич болно. Тэгээд хизээ хаана уулзах талаараа ярилцаж товлоно гэнэ. Кофе уух ойлоо гоё. Кофе уугаад энэ яриагаа бүр илүү гоё дэлгэрэнгүй ярилцъя. Энэ асуултнууд аа. За тэгвэл хизээ хаана гэдэг яг заавал хэлэх юм уу? Өнөөдөр чи хэд өдөр вэ? 3 дахь өдөр. 3 дахь өдөр тий? 5 дахь өдөр болцгоо. 5 дахь өдөр. За үгүй ээ нөө. Болцоотой. За 5 дахь өдөр. Ер нь одоо уулзчаа залуу байгаа юу? Энийг тэнцээ хэлүүлэх гээд байгаа юм аа. Гүн чи би бас өрсөлдөе л даа яах гэж байна. За тэгвэл 5 дахь өдөр дэс хойш. За тэгье. Тэрийг хоёлоо яг хаана ийн гэдгийг хоёлоо ярьж байгаа. Ярьж байгаа. Шийдээ тий. Яг одоо гэхэр бас юу гарахгүй л.